За энэ хөрс нурхаас хамгаалсан энэ панелыг хүмүүс асуугаад байгаа нэг. Мен санжи өргөнтэй байна. Тэгээд урт нь болохоор 3 м, 2 м-ээр байдаг ерөнхийдөө энэ панел нь. Тэгээ өндөр нь болохоор 1.50 м. Тэгээд энэ дээдлийн залгаа бас байгаа. Тэгээ энэнгээрээ сална. Ундаа юм пинтэй. Энэ пингээр сална. Салаад дээдлээ аваа салгацдаг. Өргөний нь болохоор энийг салгаал. Энэ нь болохоор одоо ингээд ямар өргөнтэй ухахаар тэр хэмжээгээр байгаа. Энэ болохоор 90 см-тай. Одоо нөхөө нэг 1.50 м хүртэл ухаад энийг өргөд хийчихнэ гэсэн. Энэ дээдлийн дэг нь бас сална. Энийг салгаад дахиад залгахаар бол энийг аваад дахиад энэ дээр углана гэсэн. Энд ингээ угалж ордог. Юутайгаа. Тэгээ энэ болохоор хөнгөн цагаан юм шиг үл. Энэ гол нь хөнгөн цагаан. Тэгээ энэ завхууд нь болохоор төмөр юм билээ. Энэ гол хэсэг нь болохоор юм хөнгөн цагаан. Энэ ийм юмар л нөхцөн байд юм билээ. Энэ одоо хэсгээр хуцаж байгаа л ийм хөнгөн цагаанаар голыг хийсэн. Тэгээ энэ панел орохгүй нөхцөлд болохоор энэ яридаг ийм хавтан хийдэг. Эдрийг шуургалдаг. Энэ бас хөнгөн цагаан. Одоо энэ чэнэс энэ хөрөхөд 3 м-тэй энэ панел орохгүй учраас ийм юм хийж хөрс нурхаас хамгаалж хийдэг байгаа. Тэгээ голд нь энэ энэ тэлэгч саппорт тэлэгч хийдэг. Энэ тэлэгч нь болохоор тэр усан помпоор тэр үзүүрт шаланкын залгаад усаар тэлдэг. Помп нь тэр байна. Ийм юм байхгүй нөхцөлд бол зүгээр саппорт гэдэг чинь энгийн саппортоор тэлж бас болно. Сална. Энэ болохоор үргэлж энтэйгээ үргэлж. Энийг салгана бас. Энэ пингээр угалж байна. Тэгээ энэ болохоор бас чангал сулдаг. Энийхээ одоо энэ хөдөлгөөнийг чангал сулдаг юм байна. Хөрсөндөө хийчээд дээрээс нь ингээд XG-гээр ингээд шангараад давж цохиж одоо хийж тэ. Тэгэхээр энэ маань ингээд өөрөө хөрсөө ингээд зүсч орно гэсэн үг байхгүй ингэж. Зүсч ороод тэгээд хөрс нурсан хэсгээ ухаж аваад дахиад дээрээс нь шахаад тэгээд хийдэг байхгүй.